Төрийн байгууллагуудын захим сайтын хөгжүүлэлтэд жилдээ 3-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Иймээс энэ зардлыг хэмнэх үүднээс өнгөрсөн засгийн газрын үед бүх төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн Gov.cgмийн сайтыг ажилуулахар болсон. Гэтэл энэ нь засгийн газар огцорсноор ажил хэрэг болоогүйгээс гадна өдгөө e-Mongolia имэнд энэ мэдээллүүдийг нэгтгэхээр болжээ. Өөрөөр хэлэх юм бол төрийн залгамж халаа алдагдаж засаг солигдоход шийдвэр өөрчлөгддөг олон жишээний нэг нь энэ болж байна. 2025 оны 1-р сарын 16-ны байдлаар Монгол улсад 16 яам, 37 агентлаг, төрийн өмчт 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний дата төвд бүртгэлтэй 1441 төрийн байгууллага, Gov.cg-мэн бүхий 4784 захим хуудастай. Эдгээр байгууллага захим хуудасаа хөгжүүлж шинжлэх зорилгоор жил бүр төсөв батлуулдаг. Зөвхөн 1 жилийн хугацаанд дунджаар нэг байгууллага 15 сая төгрөгийг вебсайтын зардалд зарцуулдаг байна. Тэгвэл төрийн байгууллагуудын үйлчилгээ мэдээллийг Gov.cg-мэн захим сайтад нэгтгэснээр энэ бүх зардлыг хэмнэн мэдэгдэж байна. Улмаар 2025 оны 2 дугаар сарын 10-нд албан ёсоор Gov.cg-мэн сайт хэрэглээд нэвтэрч олон нийтэд танилцуулсан байдаг. Гэтэл одоо e-Mongolia цэгийн сайтад төрийн байгууллагуудын мэдээллийг хамтд нь нэгтгэж байгаа гэсэн юм а. Gov.cg-мэн e-Mongolia хоёрын хөгжүүлэлт ер нь тусдаа явж гинүү яг адил гэсэн үг үү? За ерөнхийдөө бол мэдээлэл нь бол нэг байгаа. Цаашдаа бид бүхэн e-Mongolia цэгийн дээр нэгтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй хөгжүүлэлтийг явьж байгаа. Тэгэхээр нөгөө Gov.cg-мэн маань орхигдож гин гэсэн үг үү? Яг нь Gov.cg-мэн байгаа. Бас ялгаа байхгүй. Ерөнхийдөө бас нөгөө хүн ороод e-Mongolia дээр тэр үйлчлэгээ авч явахтай холбоотой тэр мэдээлэл одоо захим хуудас мэдээлэл авах хэрэгцээ шаардлага үүсэж шүү дээ. Тэгэхээр шууд нэг цонхоор авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Тэрнээс бол нэг л мэдээлэлтэй явж байгаа. e-Монгол Академийн зүгээс Gov.cg-мэн сайтын үндсэн хөгжүүлэлт дууссан e-Mongolia цэгийн сайтаа хамтд нь хөгжүүлж байгаа хэмээн мэдэгдэж байгаа ч Gov.cg-мэн сайтад хамгийн сүүлд 2025 оны 4-р сарын 3-нд шинэ мэдээлэл орсон. Харин e-Mongolia цэгийн хамгийн сүүлд 2025 оны 11-р сарын 10-нд шинэ мэдээлэл оржээ. Эндээс хоёр сайтын хөгжүүлэлт зэрэг явахгүй байгаа нь харагдаж байна. Түүнчлэн өнгөрсөн засгийн газрын үед шил ажиллагааны хүрээнд шилэн Gov.cg-мэн сайтыг ажилуулж эхэлсэн. Гэтэл энэ сайт мөн л ажиллахгүй хамгийн сүүлд 2024 оны 2 сарын 26-нд буюу 1 жил 9 сарын өмнө шинэ мэдээлэл оржээ. Харин салбарын сайд үүнд дараах хариултыг өглөө. Шилэн ажиллахгүй байгаа биш шүү. Та одоо яг одоо ч утсаар ороод үзэл ажиллаж байгаа. Тэгээд яг энэ бол бид нар манай инновац захим хөгжил харилцаа холбооны яам бол одоо авч явж байгаа. Үүнтэй холбоотойгоор бол данш шилэн датаг бол ил тавихаас гадна бид нараас юу хийх ёстой вэ гэхээр энэ том өгдлийг чинь метадата болгоод өгдлийн эдийн засгийн хэрэглэлтэнд оруулахаар ажиллаж байгаа. Шилэн Gov.cg-мэн сайтын системийн хөгжүүлэлтэнд 235 сая төгрөгийг зарцуулсан байдаг. Гэтэл албаныхны тайлбар бодит байдал зурж байна. Мөн салбарын сайд нь энэ жилээс төрийн байгууллагуудын сайтанд ямар ч мөнгө зарцуулахгүй байгаа гэж мэдгдлээ.